ингээд дараагийнхаа нэлтгэлийг бас мөн энэ захиргааны эрх зүйн шийтгэлийн асуудал сэдвээр нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Монголын хуульчдын холбооны захиргааны эрх зүйн хорооны тэргүүн мөнх эрдэнэ таныг бас илтгэлээ танилцуулна гэж урьж байна. За манай дараагийн илтгэгчнээс цагаан бариараа бидрээс эргээд нөгөө хэлцэх цагаанаас байгуулах гэдэг байна. За баярлалаа. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн минь төргий. За намайг сая танилцуулчлаа мөнх эрдэнэ гэж хүн байна. За үндсэн ажил бол шүүгчээр ажилладаг. За өнөөдрийн хилцүүлэгт бол миний бие урилгын дагуу Монголын хуульчдын холбооны захиргааны эрх зүйн хорооны байр суурийг бол та бүхэнд илэрхийлэх ёстой юм байна. Тэ. За энэ хүрээнд бол эхлээд сая хилцүүлгийн үндсэн зорилгыг бол би сайн сонссон. Ямар зорилготой вэ гэхээр Монгол улсын эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр 2 гэдэг энэ том хөтөлбөрийг бол манай Монгол улс хэрэгжүүлэх гээд ингээ ажиллаж байна. За үүний өмнө бол эрх зүйн шинтгэл анхны хөтөлбөр 1998 онд батлагдсан. За 98 онд батлагдсан энэ хөтөлбөрийн үр шимийг хамгийн одоо сайн бөгөөд амжилттай хэрэгжүүлж хүртсэн салбар бол манай захиргааны эрх зүйн салбар гэж би хувьдаа боддгийг. Нөгөө одоо бусад хоёр том эрх зүйн салбар байгаа шүү дээ. Иргэний эрх зүй, эрүүг эрх зүй. Энэ хоёроосоо илүүтэй гэж би хэлэх гээд байгаа. За учир нь юу вэ гэхээр энэ эрх зүйн шинтгэлийн 1-р хөтөлбөрийн хүрээнд та бүхэн мэдж байгаа нэг том одоо шигтгэ ололт амжилт гарсан манай улсад гарсан ололт амжилт бол 2002 онд захиргааны хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуулийг за пост социалист орнуудаас манай улс хамгийн түрүүлж баталж гаргасан. За энэ бол гайхамшигтай том амжилт. За яагаад би энийг хэлж байгаа вэ гэхээр уржигдархан нэг одоо судалгааны ажил уншлаа л да. Тэр нь юу вэ гэхээр хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан стан 5 стан орн байгаа шүү дээ. Туркменистан, Казахстан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан гэдэг тийм. За энэ 5 станы орнуудад Германы хамтын ажиллагааны нийгэмлэг ГИЦ тийм ээ. Бусад Ханс зайдлын сан мөн. Энэ хоёр байгууллага бол 2000-ад оны эхнээс эхлээд одоо 20 гаруй жил хөтөлбөр хэрэгжүүлсэн, хамтарч хэрэгжүүлсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд миний санаж байгаагаар 2014 онд Йорк Пузерка гэдэг Германы одоо эрдэмтэн байна. Тэр эрдэмтний удирдлагад дор энэ захиргааны тухайн станы орнуудад тий зориулж захиргааны хэрэг хэн шийдвэрлэх хуулийн модель хууль, загвар хуулийг бичсэн байдаг. Одоогоос 11 жилийн өмнө 2014 онд. За энэ хууль хилцэгдэж яваад дөнгөж жишээлх юм бол Туркменистан улсад дөнгөж 2020 оны 6 сард батлагдсан. За та бүхэн одоо энийг бодоорой. Бид нарын 2002 онд баталсан хуулийг Туркменистан жишээлх юм бол 2020 оны 6 сард баталсан. За 2021 оны 7 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр энэ захиргааны эрх зүйн одоо сая манай зогтоо багш хэллээ. Энэ тусгай ангийн чухал асуудлуудыг хөндлөө тийм ээ. Энд чинь яг практик дээр амь урдаг хэсэг нь хаана вэ гэхээр шүүхтэр байхгүй юу? Захиргааны эрхийн шүүхтэр. Шүүхтэр шүүгдэж идэг. Одоо энэ бид нар яриад байгаа хууль тогтоомж болж ийн үү, болохгүй байх уу, боловсронгуй байх уу, боловсронгуй биш байх уу, хаана алдаа дутагдал гарчаад байна гэдэг чинь ихэнхдээ бол үндсэндээ шүүхийн кейс дээр, шүүхийн маргаан дээр их тод харагдаж идэг байхгүй юу? Тэгэхээр тэр шүүхийг манай улс 2002 оны хуулиар бий болгож 2004 онд ажилуулж гиснээр бол үнэхээр том одоо шинтгэлийн үр дүн байсан юм а гэдгийг бол би эхний оршил хэсэг дээр онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ бид нар одоо энэ чи яаж явах вэ? За удирдаад явчих. За хоёрдугаар би сая хэлсэн Монголын хуульчдын холбооны захиргааны эрх зүйн хороо бол 2013 онд байгуулагдсан мэргэжлийн хороо. За манай хороо бол байгуулагдсанаас хойш тасралтгүй одоо 12 жилийн хугацаанд идэвхтэй хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан гэж би одоо ихтгэл төгс хэлэхээр байна. Хуульчдын холбооны бүтцийн хороодын дунд. За тэгээд манай хороонд бол 980 гаруй эрх зүйчид хуульчид бол харьяалагддаг. Тэр дотроо бол манай захиргааны эрх зүйн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаач,
тэргүүлэх одоо практикийн хуульч нар бол манай хороонд бол өнөөдөр хариалагдаад ажиллаж байгаа. За бид бүхэн хууль зүйн дотоод хэргийн яамны энэ дэвшүүлж байгаа бодлого тийм ээ эрх зүйн шинтгэл хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой байна гэдэг бодлогын хүрээнд тийм ээ тасралтгүй бол анхаарал хандуулж тийм ээ хилцүүлгүүдийг бол зохион байгуулсан. За би бол энэ дээр энэ зураг үзүүлээд байгаа учир нь 2023 онд манай захиргааны эрх зүйн хорооноос энэ захиргааны эрх зүйн тусгай ангийн шинжилгэлийн хүрээнд бол хэд хэдэн томоохон цоврал хилцүүлгийг хийсэн байгаа. За энэ хилцүүлгийн одоо зураг хөргийг бол би та бүхэнд ингээ үзүүлээ. За энд бол манай захиргааны эрх зүйн урдаа ярьдаг бүх эрдэмтэн судлаач нар оролцсон гэдгийг тэмдэглэж хэлээ. За ингээд энийг би яагаад ярьж байна вэ гэхээр тэр нөгөө санал нэгтэй байна гэдэг хэсгийн захиргааны эрх зүйчд санал нэгтэй байна гэдэг юу байгаа. За энэ хилцүүлгүүдийн үр дүнд бол захиргааны эрх зүйчд Монголын захиргааны эрх зүйчд хэд хэдэн асуудал дээр бол саналаа нэгтгсэн. За энийг би өнөөдөр бол 3 удаагаа ярих гэж байна. Би одоо энэ хэлтгэлийг өмнө нь 2 удаа ярьсан гэсэн. Хаана ярьсан бэ гэхээр 2018 оноос эхлээд хуульчдын дундаа ярьсан. 2024 онд хуульчдын холбооны форум болдог, жил болгон форум болдог. Тэр форум дээр би бас энийг ярьсан. Өнөөдөр бол энэ заалны бүрэлдэхүүн бол би их олзуурах чинь юу гэхээр надад ерөөсөө энэ төрийн захиргааны байгууллагуудын албаагчдын дунд ярих боломж олдоогүй байсан байхгүй юу? Одоо би энэ боломжийг ашиглаад энэ зааланд энэ өргөн бүрэлдэхүүнтэй салбарын тийм ээ одоо захиргааны эрх зүйн хуульчд ингээд цугларсан байгаа учраас 3 дахь удаага энийг бол та бүхэнд хэлье гэж бодож байна. Юу гэхээр Монголын захиргааны эрх зүйчид ямар ч маргаангүйгээр шинжилгээний төлөө байгаа. За энэ дээр бол бид санал нэгтэй байгаа. За тийм ч учраас та бүхэн ч гэсэндээ энэ шинжилгээний төлөө бол бас санал нэгтэй гар бие оролцоосоо гэж би ингэж уриалах гэдэг байна. Нэгдүгээр. За хоёрдугаарт бид нар бол энэ орчин үеийн тийм ээ хэрэгцээ шаардлагыг хангасан түнд тулгуурсан хууль тогтоомжийн бүтцтэй тийм ээ хууль тогтоомжтой тийм тогтолцоотой тийм системчлэлтэй болоо гэдэг дээр бол манай Монголын захиргааны эрх зүйчид санал нэг байгаа. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр энэ чиглэлд бол бид бүхэн хууль зүйн дотоод хэргийн яам тэргүүтэй энэ эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа бүтцийг бол дэмжиж тийм ээ дэмжлэг үзүүлж ажиллахад бол бүрэн бэлэн байгаа гэдэг. Энэ одоо итгэл үнэмшил одоо хүсэл зориг бол илэрхийлэх зүйтэй гэж. За дараагийн асуудал бол энэ хууль хэрэглээний аргачлал их чухал байгаа. Ялангуяа энэ дээр бол шүүх эрх мэдлийн байгууллага бол хамаарна тийм ээ. Хууль тогтоогчоос батлан гаргасан хуулийг эцсийн дүндээ хаана хэрэгэлдэг хэрэг маргааны шийдвэрлэдэг вэ гэхээр шүүхтэр очдог би түрүү хэлсэн тийм. Тэгэхээр шүүх эрх мэдлийн хүрээнд энэ хууль хэрэглээний одоо сонгодог бөгөөд орчин үеийн аргачлалыг одоо бий болгох нь бол их чухал байна манай Монголд. За ингээд эцсийн дүндээ энэ нь юу гэхээр хууль хэрэглээний ур чадвартай, өндөр мэдлэгтэй, чадварлаг шүүгч, хариуцлагатай ийм одоо шүүх хэрэглийг төлөвшүүлэх энэ асуудал бас чухал зорилт болж тавигдж байгаа. За энийг би та бүхэнд одоо хэлье гэж бодож байна. За энэ ямар учиртай слайд гараад ирвэ гэхээр одоо шүүхийн салбарт хууль хэрэглээний салбарт гээ да шинэхэн одоо хамгийн актуальны 2 шинэ үйл явдал болсон. Би тэрийг та бүхэндээ хуваалцах гэж хүссэн. Энэ өнөөдрийн сэдвтэй бас их холбоотой. За юу гэхээр эхнийх нь бол Монгол улсын дээд шүүхээс 2 хуульд холбогдуулан үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар шийдвэрсэн. За тэрний нэг хууль нь бол энэ та бүхний өмнө гарч байгаа зөрчлийн тухай хуулийн 17-гийн 1-ийн 27 гэдэг заалттай холбоотойгоор үндсэн хуулийн цэцэд улсын дээд шүүх хүсэлт гаргахаар болсон. За энэ нийслэлдэх захиргааны эргийн анхан шатны шүүхээс гаргасан саналыг улсын дээд шүүх үндэслэлтэй байна гэж хүлээн авсан. Их цөөхөн гардаг тохиолдлыг та бүхэндээ би хуваалцаж байна. За тэр яг цөөхөн гардаг тохиол гэдэг дээр би акцент өгөх гэж байгаа юм биш. Миний гол акцент өгөх гэж байгаа юм юу гэхээр зөрчлийн хууль. Сая манай цогтоо огш бас их тодорхой ярьлаа тий. За энэ хууль бол эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр 2.0 дээр энэ хуулийг эргэн харах асуудлыг заавал авч үзэх шаардлагатай гэж би хэлэх гээд байгаа юм. За үнэхээр практик дээр маш их одоо асуудал дагуулж байгаа, проблем дагуулж байгаа хууль бол манай энэ зөрчлийн хууль болчиход байгаа. За юугаар асуудал дагуулж байгаа юм бэ гэхээр жишээлх юм бол энэ 17-гийн 1-ийн 27 гэдэг заалт юутай холбоотой заалт вэ гэхээр сонгуулийн тухай хууль зөрчих гэсэн бүлэг сонгуулийн тухай хууль. За сонгуулийн тухай хуулийн ямар заалтыг зөрчил вэ гэхээр сонгуулийн тухай улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 58-ийн 4 дээр байгаа нэр дэвшигч сонгуулийн хандивын
зарцуулалтын явцын болон эцсийн тайланг олон нийтэд мэдээлж төрийн аудитын байгууллага буюу үндэсний аудитын байгууллагад тайлагнах, тушаах энэ үүргээ зөрчсөн зөрчлийг зохицуулсан хэм хэмжээ байна. За энэ хэмжээ нь жишээлбэл яагаад үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж шүүх хэрэгэл үзээд байна вэ гэхээр зүгээр сая манай зохиогч бас яг хэлсэн. Зүгээр торг. Манай одоо зөрчлийн хуулийн нэг одоо алдаатай томоохон гэж хэлж болох алдаатай концепц бол энэ. Гэтэл энэ маргаан дээр жишээлх юм бол орж ирсэн хэмжлэгчтэй яагаад хууль тогтоогч энэ тайланг нэг удаа нөхөж олгох, нөхөж гаргаж өгөх боломжийг нэр дэвшигч нарт олгохгүй байгаа юм бэ гэдэг чинь аргумент дэвшүүлж байгаа. Одоо бид нар бодож үзэх хэрэгтэй. Одоо түрүүн яг зохиогчийн агуулгатай нийцэж штэ. Зүгээр захиргааны эрх зүй бол эцсийн зорилго нь шийдэх зорилго байдаг байхгүй. Захиргааны эрх зүйн зорилго бол зөрчлийг гаргахгүй байх, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстой. Эрүүгийн эрх зүй бол шийдэх зорилготой. Тэгэхээр манай зөрчлийн хуулийн концепц бол эрүүгийн эрх зүйн шийдэх гэдэг концептээр тулгуурлаж бичигдсэн. Үүгээр маш их алдаатай ийм хууль байгаа шүү. Хэм үндэд одоо захиргааны эрх зүйн одоо захиргааны эрх зүйд ажиллаж байгаа албан хаагчдаа энийг бол хэлхийг хүсэж байна. За тэгэхээр зүгээр энэ жишээгээр би одоо түүчээлээд та бүхэнд энэ мэд зөрчлийн хууль дотор бол үнэхээр асуудалтай олон зуун зохицуултууд, заалтууд байгаа гэдгийг бол хэлхийг хүсэж байгаа юм. За дараагийн слайд. За дараагийнх нь бас дээд шүүхийн сайтнаас би авсан байгаа. Шинэхэн одоо актуалын кейс. За энэ нь болохоор юу гэхээр улсын дээд шүүх өөрөө саяных бол өмнөх бол нийслэлдэх захиргааны эрхийн анхчдын шүүхээс санаачлаад ингээд яасан. Өөрөө энэ үндсэн хуулийн эцэст хандсан. За ямар хуулийн ямар агуулгатай заалтыг үндсэн хуулийн эцэст хандсан бэ гэхээр мэрэгжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийг шинээр хууль тогтоогч баталсан. Одоо жишээлбэл та энэ зааланд сууж байгаа хүмүүс энэ хуулийг сонссон тий. За их цөөхөн сонссон гэж хэлж байна. За энэ хууль дотор хууль тогтоогч ямар зохицуултуудыг хийсэн бэ гэхээр одоо гайхалтай гэж хэлмээр байгаа кавичгэнд. Улсын дээд шүүх мэрэгжлийн холбоодыг бүртгэнэ гэдэг ийм агуулгатай хид хідэн одоо ийм хоорондоо холбоотой зохицуултуудыг хийсэн. За та бүхэн мэдж байгаа Монгол улсын үндсэн хуулиар улсын дээд шүүх ганцхан этгээдийг бүртгэх чигүүргийг өөртөө хүлээж авсан. Тэр нь юу вэ? Улс төрийн нам. Гэтэл түүнээс өөр тийм ээ мэрэгжлийн нэгдсэн холбоодын бүртгэлийг улсын дээд шүүхээр шүүх хийх байдлаар хуулийн зохицуулт хийсэн өөрөө үндсэл зөрчсөн гэдэг агуулгаар улсын дээд шүүх цэцэд хандсан байж байгаа. За энэ кейсээс би юуг хүндэх гээд байна вэ гэхээр түрүүн бол зөрчлийн хуулийг хүндсэн. Энэ кейсээр юуг хүндэх гээд байхаар манай Монголын хууль боловсруулах ажил бол энэ мэтэр тийм ээ үнэхээр одоо бүрэн дүүрэн чанартай гэж хэлж болохгүй тийм ээ. Их тийм доголдолтой явж байгаа гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн үндслэлийг одоо хууль тогтоогч, хууль боловсруулагч этгээдүүд бол анхаараагүй ингэж хийсэн байна гэдэг бол энэ бол миний бодлоор бол энэ бол ноцтой алдаа. Одоо юу бүрэн хэллээ яах вэ тий шулуухан ярих хэрэгтэй бид нар бол хуульч хүмүүс учраас ноцтой алдаа. За ингээд юунд хандсан байгаа. За ийм хоёр жишээлбэл кейс гарцсан байна. Тэгэхээр одоо бид нарт юу харуулад байна вэ гэхээр манай захиргааны эрх зүйн салбар тэр дундаа тусгай ангийн салбарт бол хууль бүтээх ажилласаа эхлээд тийм ээ бид нар бол шинжилэл өөрчлөлт бол хийх заашгүй хэрэгцээ шаардлага гарсан байна гэдгийг бол харуулад байна. За дараагийн. За одоо энэ дээр миний бас нэг хуульчтай холбооны захиргааны эрх зүйн хорооны нэг ач холбогдол өгдөг пункт байдаг. Тэр нь юу гэхээр бид бүхэн бас их энэ хэсэг дээр их анхаарлаа хандуулмаар байгаа юм. Миний ажиглаж байгаагаар бол ерөөсөн анхаарлаа хандуулахгүй байгаа. Тэ. 2018 оноос хойш ярьж байгаа энийг. Юу вэ гэхээр манай хууль тийм ээ боловсруулах ажлын бодлогын удирдлагын тогтолцоо ч өөрөө хэр оновчтой байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Суур асуудал нь. Тэ. За одоо энэ дээр би нэг мундаг хүний ишлэлийг татж ярьдаг. Тэр нь юу гэхээр Америк нэгдсэн улсын 28 дахь ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Wilson Woodrow гэдэг энэ хүн. За энэ хүн бол өөрөө бас судлаач хүн байсан. За юу гэж хэлсэн бэ гэхээр үндсэн хуулийг даган мөрдөх нь түүнийг бичгээс хэцүү гэсэн юм алдартай ишлэл байдаг. Тий. Тэгэхээр энэ ишлэлийн цаана бол ямар асуудал хөндөгж ийн вэхээр тэр үндсэн хуулиа бичээд гаргачлаа нэг хэрэг. Одоо үндсэн хуулийг амьдруулах конкретны тий бодиттой болгох амьдрал дээр тэр нөгөө
салбарын хуулиудыг бичих ажил бол үндсэн хуулийг батлах гас хэцүү ажил гэдэг санаа энэний цаана байдаг байхгүй юу. Тий. Та бүхэн мэдж байгаа захиргааны эрх зүйн салбар бол сая зохиогчд хэлсэн ерөөсөө нийгмийн амьдралын бүх тийм ээ салбарт бол захиргааны эрх зүйн захиргааны удирдлага, нийтийн захиргааны удирдлага хэрэгжиж байгаа. Үүгээр бол манай захиргааны эрх зүй бол бусад нөгөө салбараас бас их тийм өрмөц онцлогтой тийм ээ. Тэгэхээр бүлэглээд салбараар хууль тогтоомжууд гарна. Тэ татварын эрх зүй, газрын эрх зүй, бүртгэлийн эрх зүй, зөвшөөрлийн эрх зүй гэдэг ингээд бүлэглэн ш бид нар тийм ээ. Тэгээ ингээ явхад бол хамгийн хүнд хэцүү ажил бол энэ хууль тогтоомжуудыг бичих, боловсруулах ажил болж хуурдаг. Тий. За дараагийн слайд. За тэгэхээр энэ боловсруулах, бичих ажлыг бол бид нар бол тий бүтцийн хувьд маш их тийм үр нөлөөтэй ухаалаг бүтцээр хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа байхгүй юу. За энэ дээр бол би ямар асуудлыг хөндөж ярьдаг вэ гэхээр ер нь слайдыг ингээ гүйлгээл явж байгаа зэ. Ямар асуудлыг хөндөж ярьдаг вэ гэхээр одоо манай энэ хууль боловсруулах бүтээх ажилд бол хууль зүйн дотоод хэргийн яамны ерөөсөн манлайлалуулах хамгийн чухал байх ёстой. Дэлхийн аль ч улс оронд ер нь тийм байдаг. За одоо та бүхэн бас судалгааны үр дүнгууд нэлээд харж исэн баг гэж би бодож байна. Юу гэхээр манайд л улсын хурлын гишүүд ингэж олон тоогоор хууль оруулаад байгаа болохоос биш. Нийтлэг түгээмэл тогтсон жишг бол их хвчлэн дандаа засгийн газраас хууль тогтоомжийн төсөл ордог байхгүй юу? Бусад улсуудад. Тэгээ та нар судалгааны юмнууд үзээрэй заяа. Засгийн газраас улсын хурлын гишүүн гадаадд бол төдийлөн тэгж хууль санаачлаад ингээ яваад идэггүй, идэвхтэй яваад идэггүй. За зарим улсуудад бүр тэр нөгөө хууль санаачлах юуг эрхийг нь хязгаартай тогтоосон улсууд ч байна. Жишээлх юм бол холбооны бүгд найрамд Герман улс Бундестагийн гишүүн нэг гишүүн хууль санаачлах ирэхгүй. Заавал Бундестагийн гишүүдийн 5-аас доошгүй хувийг нь нэгтгэжиж тэр 5-аас доошгүй хувийг зөвшөөрөх юм бол тэдгээр гишүүд нь хууль санаачлж байгаа жишээтэй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр засгийн газраас хуулийн төслүүд ингэж явах хэрэгтэй, орох хэрэгтэй. За тэгвэл тэр засгийн газар дээр чинь хуулийн төслийг тийм ээ одоо үндсэн хуульд нийцүүлж, хууль зүйн техник нийцүүлж хийх нэг тодорхой бүтэц байх хэрэгтэй болж байна да. Өөр хууль зүйн дотор хэргийн яам чи тэр бүтэц байхгүй юу? Тий. Тэгэхээр тэр бүтэцийг ингээ харахаар нэг ийм юу зураг байгаа. Явах. Манай хууль зүйн дотор хэргийн яам бол үндсэндээ бол энэ нөгөө хууль зүйн бодлогын газар тийм ээ хууль тогтоомжийг энэ боловсруулах ажилд яг бодлогыг ингээ захидаа сууж байгаа газар бол өнөөдөр бол маш цөм бүрэлдэхүүнтэй байгаа. Маш цөм бүрэлдэхүүнтэй байгаа. За энэ слайдн дээр би та бүхэнд бас үлдээж болно. Энэ слайдн дээр бол гарна. Ерөөсөө хэдхэн албаа хаагчтай энэ газар. Тэгэхээр эн чинь юу хэлээд байна вэ гэхээр нөгөө хуулийг тийм ээ зөв хийдэлгүй, үндсөлийн зөрчилгүй бүтээх талдаа бол тэр цөөхөн аппарат бол ерөөсөө хаанаач хүрэхгүй байгаа байхгүй юу? Тий. За тэнгууд нэг Герман интер гэдэг ийм том юунууд байгаа. Хоошоо байгаа. Урагшаач юм. Одоо жишээ нь Герман, Австри, тэ Швейцар гэдэг ингээд улсуудын хууль зүйн яамны бүтцийг харахаар тэнд бол нөгөө салбар эрх зүйгээ дагуулж тэр слайдууд хаавна. Салбар эрх зүйгээ дагуулж жишээлбэл яамныхаа газруудыг байгуулдаг. Жишээлбэл одоо захиргааны эрх зүйн газар, иргэний эрх зүйн газар, тэ эрүүгийн эрх зүйн газар гэдэг ингэж байгуулдаг. Тэгэхээр бид бол цаашдаа би нөгөө энэ ирээдүйн хитэн юм ярьж байгаа учраас эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр 2.0-доо за одоо мягмар дарга яамнаас ингээд төлөвлөлөө сууж байна те 2.0-доо энэ хууль зүйн дотоод хэргийн яам буюу хууль боловсруулах бодлогыг удирддаг, барьдаг энэ байгууллагын бүтцийг орчин үеийн дэлхийн нийтийн түгээмэл чиг хандлагт нь нийцүүлсэн байдлаар бий зурах те байгуулах гэсэн энэ зорилтыг 2.0 хөтөлбөртөө оруулж өгөөсэй гэж ингэж хүсэж байгаа. За энэ бол манай ганцхан мөнхөрдний хүсэл биш би түр үгэлсэн. Энэ захиргааны эрх зүйчдийн одоо хүсэл байгаа шүү. Энийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. За дараагийн асуудал нь би юундаа хөтлөгдөхгүйгээр нөгөө шууд өөрийнхөө агуулгыг яриад явчих заяа хөтлөгдөхгүйгээр. Одоо энэ нөгөө миний сайн ярьсан асуудлууд энэ явж байна. За дараагийн асуудал нь улсын хурлаас өнгөрсөн оны сүүлээр Монголын хуульчдын холбооны захиргааны эрх зүй ороод төвшөглээд том судалгаа хийсэн. За гэхдээ жоохон богино хугацаанд айгу яаралтай хийсэн.
За тэр нь юу гэхээр энэ хууль тогтоомжийн хуулийг боловсронгуй болгох гэдэг бас улсын хурл ажиллаж байгаа. За тэр хүрээнд энэ бусад орнуудын тийм ээ хууль боловсруулах үйл ажиллагааны юмнуудыг та бүхэн судлаад өгөөч гэдэг ингээд судалж бид нэр өгсөн. За тэгээд тэн дээр жишээлх юм бол би энэ хоёр том ахтар зузаан энэ баримтчиг энэ та бүхэн танилцуулах гэдэг аваад ирсэн л дээ. Энэ ямар учиртай баримтчиг вэ гэхээр жишээ нь энэ холбооны бүгд найрамд Герман улсын бүх яамд энэ баримтчгийг барьдаг. Ямар учиртай баримтчиг вэ гэхээр хууль зүйн техникийн гарын авлага. За энэ болохоор нөгөө 2008 оноос хойш 2024 он хүртэл барьж ирсэн гарын авлага нь. Энэ болохоор одоо шинжлэгдсэн 2024 оны 11-р сараас хойш одоо энэ гарын авлага барихаар болоод ингэ шинжилсэн. За энэ бол ийм айхтар зузаан. Тэгээ энд бол ерөөсөө хууль тийм ээ хуулийг бичгээс өмнө тэр нөгөө урьдчилсан судалгаанууд янз бүрийн судалгаанууд хийдэг шүү дээ. Тэр судалгаануудыг яаж хийх? За бүр тэр холбоо сүгцийг таслал энтрийг яаж хийх? За хуулийн төслийн хэлбэрүүд тийм ээ ямар хуулийн төсөл ер нь байдгийг энтэр гэдэг ингээд айгүй нарийн агуулгууд энэ гарын авлага дотор байгаа. Тэгэхээр судалгааны үр дүнд бид нар зөвлөмж өгсөн. Ямар зөвлөмж өгсөн? Тэгэхээр одоо Монгол улсад ийм хууль зүйн техникийн ийм энэ мэтийн тийм ээ гарын авлагатай болох шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг өгсөн байна. За би түрүүн хэлсэн Германд бол энэ гарын авлагыг бүх яам тамгын газрууд одоо нөгөө хууль боловсруулахдаа энэ гарын авлага бариад одоо жишээл ажилдаг байх жишээтэй. За инхээр яаж нөхөр нөгөө бид нар мэддэг штэ. Ялангуяа захиргааны хэрэгцээ салбар бол түрүү хэлсэн харилцаа адилгүй харилцаануудыг зохицуулдаг тий. Өөр ингэсэн өвөрмөц онцлогтой ерөөсө баг давхардахгүй тэгээ зохицуулах зүйл нь. Тийм болохоор тэнд нөгөө хууль бичгэд чи янз бүрийн эсрэг тэсрэг техникүүд дараад ирдэг. За тэрий чинь дараа нь ингэж нэгтгэх гэж бацсах гэж бас бөөн ажил болдог. Тэгэхээр эхнээсээ хуулийг бичгэд нэгдсэн нэг аргачлал, нэг стандартаа хийх нь өөрөө маш их одоо том ач холбогдолтой байдаг учраас жишээлбэл ийм гарын авлагыг бол бүгд нэг мөр барьдаг байгаа аахгүй юу. За жишээ нь энийг бид нар бол бас энэ 2.0 хөтөлбөрийн хүрээнд зорилт дэвшүүлэх ёстой гэж надад бол санагдсан. Жишээ нь за их тодорхой саналууд яриад явчих тий. Бүрхэг юм яриад яах вэ? За дараагийн асуудал саяны түрүүний энэний өмнөх. За дараагийн асуудлын тусгай анги дээр цогтой өгш бол бас маш тодорхой хэлчихлээ. Юу гэхээр тэр шийдвэр гаргах ажиллагааны захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах ажиллагаануудыг холбогдох хуулиудад нь журамлаж өгөх шаардлага байгаа. За энэ 2.0 хөтөлбөрийн маш их том зорилтын нэг байх гэж би ингэж төсөөлж байгаа. За юу гэсэн үг вэ гэхээр одоо та бүхэн хараарай. Захиргааны ерөнхий хууль батлагдсан 16 онд тий. За ерөнхий хууль бол шийдвэр гаргах ажиллагааны суур зохицуулт. Энэ суур стандарт байхгүй юу? Одоо энийг бид нар тусгай ангийн хуулиудаа өөрийнх нь онцлогт нийцүүлж хуульчлах ёстой. Жишээлбэл одоо татварын шийдвэр гаргах ажиллагаа. Тэнгүүд татварын ерөнхий хуульдаа шийдвэр гаргах ажиллагааны тухайлсан зохицуултууд. Галийн сууж. Галийн байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны тухайлсан зохицуултууд. Галийн тухай хуульдаа орж явах ёстой. За одоо газрын хууль одоо нэг яг гал явж байгаа орхон дуул сая түрүү ярьсан ерөнхий хууль гаргах гал явж байгаа. Тэн дээр жишээлбэл газрын харилцаанд газрын албанаас ямар шийдвэр гаргадаг тэр бүх шийдвэр гаргах ажиллагааг журамлах шаардлагатай байгаа байхгүй. Ингэж нөгөө захиргааны ерөнхий хуулийн чинь суур зохицуулт чинь тусгай анги дээр очиж амьлна. Одоо тэнгууд яаж юм тэгэхээр тийм нөгөө тухайлсан журмууд ихэнх хууль дээр байхгүй байгаа та нар мэднэ шүү дээ. Ихэнх хууль дээр байхгүй. Тийм болохоор бид нар захиргааны ерөнхий хуулийг хэрэглээ тэр хэрэгээр өндөр болдог. Яад тэгэхээр тусгай ангийн салбар хууль дээр шийдвэр гаргах ажиллагааны тухайлсан зохицуулт байхгүй учраас ерөнхий хууль руу ороод байгаа байхгүй юу? Гэтэл тухайлсан зохицуулт хийгдэх юм бол цаашдаа ерөнхий хуулийн хэрэглээ бол огцон буурна. Ер нь нийтлэг чиг хандлага нь тийм байдаг. За гэх мэтчлэнгээр энэ дээр тусгай ангийн хуулиудыг процессжуулах. За энэ хүрээнд одоо эхний алхмууд бол би хийгдсэн явж гин гэж ойлгож байгаа. Юу гэхээр нөгөө яам агентлагуудын гаргасан маш олон захиргааны хэм хэмжээний актуудыг одоо хүчингү болгоод энэ хуульдаа оруулах ёстойг нь оруултаад ингээд засгийн газрын хэрэглэх газар хууль зүйн тэр яамнаас тодорхой ажлууд хийгээд явж байгаа юм байна гэж би бол ойлголт авсан. Тийм мэдээллүүд бол авсан. Тэгэхээр тэр ажлыг одоо энэ хэцүү шийтгэлийн хөтөлбөр 2.0 дээр бүр их тийм тунгийн тааруулжтэй их гоё томьёолж зорилт болгож оруулмаар юм байгаа юм миний бодлоор.
Тэгээ үргэлжлүүлээд хийх хэрэгтэй. За ингээд маш олон одоо 2000 гаруй хин захиргааны хэмжээний акт байгаа тий. Одоо тийм байгаа шүү. 2000 бүр 800 энэ гэж би сонссон. 3000 гаруй ч илүү тий. Тэгэхээр тэр 3000 гаруй захиргааны хэмжээний акт чинь ингээд нөгөө процессжуулалтыг нь хууль руу н оруулаад ирэхээр огцон буурна. Огцон буурна. За энэ бас тооны асуудал биш, зөвхөн тооны асуудал биш. Цаана нөгөө хүний эрх хэрэгжил баталгаатай хангагдах чанарын асуудал байгаа байхгүй юу гэхээр журмаар янз бүрийн юу хийждэг, зохицуулт хийждэг. Тэгээ та нар мэдж байгаа шүү дээ. Хуульд чинь тийм залт байхгүй ч танад аргын баталсан журмаар яагаад ийм хуулиас өөр залт оруулаад байгаа юм бэ те? Яагаад ийм зохицуулт оруулаад байгаа юм бэ гэдэг маргаан их гардаг. Шүүхтэр ч гэсэн энэ маргаан маш их хэмжээгээр шийдвэрлэгдэж байгаа. Тэгэхээр тэр маргаан арилах буюу хууль өөрөө тогтвортой, тодорхой тэрнийх нь үр нөлөө нь бол юу гэхээр хүний эрх хэрэгчлөө бол тэр хэрээрээ тодорхой байдлаар баталгаатай хангагдах тэр механизм чинь бүрдэх байхгүй юу. Тийм болохоор эрх зүйн шийтгэл хөтөлбөрийн 2.0 хөтөлбөр дээр бол энэ зорилт бол их тийм чухал амин сүнс болж орох ёстой гэсэн ийм байр суурьтай байна. За дараагийн ерөнхийдөө миний ихтгэл дуусах руугаа орж байна. За дараагийн асуудал бол энэ би түрүүн хэлсэн хууль хэрэглээний нэгдмэл байдал, хэрэглээний аргачлал, арга зүй, шинэ арга зүй, орчин үеийн арга зүй гэж тийм ээ. За энэ хүрээнд бол бас Монголын хуульчдын холбоо, за түүний холбогдох хороод, захиргааны эрх зүй хороо, шалгалтын хороо зэрэг хороонууд байгаа. За энэ хорооноос бол энэ 2022 оны сүүлээс эхлээд бол тодорхой ажлууд хийж явж байна. Тэгэхээр тухайлбал бол энэ эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргачлал гэдэг энэ анх удаа ийм аргачлалыг бол гаргасан. За энэ аргачлал гаргахад бол нөгөө эрүү иргэн захиргааны салбарын бүх одоо тэргүүлэх эрдэмтэд, судлаачид, дээрэс нь шүүгч нар энэ чиглэлийн одоо мэрэгчсэн туршлагатай, за онлын өндөр мэдлэгтэй шүүгч нар энэ гарын авлагыг хийхэд бол хамтран ажилласан. За энэ гарын авлагын гол зорилго нь бол энэ хуульчийн шалгалт өгөх гэж байгаа хүмүүст гэдгээс гадна тийм ээ гадна ер нь Монголын одоо өнөөдөр хууль зүйн салбар, ялангуяа хууль хэрэглээний салбар, шүүгчдийн салбар хуулийг тийм ээ орчин үеийн арга зүйд тулгуурлаж зөв тайлбарлах хэрэглэх тэр дадлыг тийм ээ энэ аргачлал олгохыг зорж байгаа. Тэгэхээр энэ аргачлалыг ярьж байгаагийн учир нь юу гэхээр эрх зүйн шинтгэл 2.0 хөтөлбөр дээр энэ агуулга бол бас нэлээд одоо жинтэй тусгагдах шаардлагатай гэж бол хуульчдын холбооны захиргааны эрх зүйн мөн үзэж байгаа. Тийм. За дараагийн. За яг энэ бол би зүгээр юу сонирхуулах гэдэг авч үзье. Энэ бол дахиад бас нэг том айхтар том асуудал байгаа. Шинжлэх ухаан тий. Хууль зүйн шинжлэх ухаан дээрээс нь хууль зүйн дээд боловсрол олгох сургалт. За манай түрүүн цогтоогч бас энийг хөндөж ярьсан. Тэгэхээр бид нар бол энэ эрх зүйн ер нь явж энэ хууль бүтээн тэгээ бүтээсэн хуулиа зөв хэрэглэнэ гэдэг асуудал бол суурь нь бол шинжлэх ухаан шүү дээ. Эрх зүйн онол за түүний одоо нэг чухал юу хэсэг болсон хууль зүйн техник, за эрх зүйн философи, тэгээд шийдвэр бичлэлтийн техник гэсэн энэ дөрвөн хэсгээр бол үнэхээр одоо дэлхийн нийтийн түгээмэлчийн хандлагыг одоо бид тэгээ судалж одоо нэлээд судаллаа. Ер нь бол түрүүн бас цогтоогч үгэн дээр гарч илээ Орос, Англи, Герман, Солонгос хэлтэй хуульч нар бэлэн байна гэх. Тэр чинь өдөө судалгаа хийсэн гэсэн санаа байхгүй юу? Бэлэн судалгаа хийсэн хүмүүс энэ дээр байна. Энийг яаж шинжлэх үү, яаж өөрчлөх үү гэдэг дээр бол гаргалгаа шийдлүүд бол бас байж байгаа. Тэгэхээр энэний цаана бол нөгөө ямар салбарын асуудал яригдах вэ гэхээр манай хууль зүйн дээд боловсрол олгох салбар. Тэгээ сургалтын салбар дээрээс нь тэр хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн асуудал энэ эдгээр ойлголтуудын цаана яригдах учраас эрх зүйн шинтгэл 2.0 хөтөлбөр дээр энэ хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн дээд боловсролын салбарыг яаж сэтгэлгээний болоод тийм ээ хууль хэрэглээний аргачлалын хувьд өөрчлөн шинжлэх вэ гэдэг энэ зорилт бол тодорхой тусгагдах ёстой гэж бас үзэж байгаа. Энийг бид нэр архитуулаад хийхгүй явчих юм бол 1000 босод юм шинжилээд нөгөө одоо дээлээ шинжилээд хүн хэвээрээ байна гэсэн үг шүү дээ. Хүн хэвээр байхаар ч ямар ч өөрчлөлт байхгүй тийм. Тэгэхээр хүний оюун ухаан, сэтгэлгээг бас шинжлэх чиглэл давхар тийм ээ энэ шинтгэлийн ажлуудаа хийж явахгүй бол бид бүхэн бас өнгөрсөн одоо олон харамсалтай туршлагуудыг мэдж байгаа. Маш олон шинжилэлүүдийг хийсэн. Одоо манай Монголд бол шинжилэл бол бас хийгдэг үш зөндөө хийгдсэн шүү дээ. Гэт яагаад эффективтэй үр дүн гарахгүй байгаа юм бэ гэхээр бид нар энэ хүний сэтгэлгээг өөрчлөх, шинжлэх тал дээр бол
бас их юм орхигдуулсан байдаг байхгүй юу? Орхигдуулсан. Одоо хууль зүйн дээд боловсрол олгож байгаа их дээд сургуулиудын та сургалтын хөтөлбөрийг бид нар дахин тийм ээ магадлах шаардлагатай жишээх юм бол энэ зорилтын хүрээнд тийм үнэхээр болохгүй байгаа юм бол байгаа. Тийм энэ бүгдийг бид нар ингэж тал талаас нь ярилцаад тэгээд энэ өөрчлөх чиглэлд бол эрх зүйн шинтгэлийн хөтөлбөр 2 нар бол чиглэх ёстой хаа гэсэн ийм саналыг бол төвшүүлж байгаа юм. За үндсэндээ тийм энэ бол ингээд зүгээр задраа явчихна. За үндсэндээ бол миний одоо өнөөдрийн илтгэлийн одоо хэлэх гэсэн санаанууд бол би бүгднийг хэллээ гэж ингэж ойлголоо. Тэгээд дахин одоо эцэст нь хэлэхэд энэ хууль зүйн дотоод хэргийн яам болон одоо бусад газрын энэ санаачилж байгаа, энэ хэрэгжүүлэх гэж байгаа, бүтээх гэж байгаа энэ эрх зүйн шинтгэл 2.0 хөтөлбөрийг бол Монголын хуульчдын холбоо ялангуяа түүний захиргааны эрх зүйн хороо бол нягт одоо дэмжинэ. Энийг хийх ёстой гэдэг одоо итгэл үнэмшилтээр 100% байгаа. Тэгээд бас одоо цогтойг шиг хэлдгээр бас хамтарч ажиллах те юу потенциал бол бас манай хороон дээр бол бүрэн дүрэн байгаа гэдгийг бас хэлье гэж бодож байна. За тэгээ хамгийн гол нь бид нэг юм бас жоохон чимгэлт маяг их олон ярьсан. Би сая хэллээ шүү дээ энэ сэдвийг бол би 3 4 дахь ярьчих байгаа байхгүй. Одоо хэдүүлээ яг сууж ажиллах цаасан дээр буулгах тэрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тэ. Одоо маш их ярьлаа бид нар тий. Тал талаас нь ярьлаа. Ярих муу биш сайн. Гэхдээ одоо жоохон үйлдэл хий гэж би эцэст нь бол байлмаар. За баярлалаа анхаарч байсан.